бүртгэлгэл байхгүй. Энэ чинь тэгээд болсон шүү дээ тий. Гүг. Ерөөсөө ноцтой хэрэг гэдэг энэ хэрэг бол зохион байгуулалтаар өнөөдөр ингэ сенсацийг засаж байгаа юм шүү дээ. Тэр нь одоо өнөөдөр бол хуулийн алтын байга. Тийм. Будагч чи өөрөө одоо өнөөдөр олдохгүй байгаа юм шиг үү. Тэр хүн өөрөө очиад одоо мэдлэг өгсөн шүү дээ. Төгссөн байгаа юм бас гомдол гаргасан юм. Гаргасан бай. Аха. Тийм учраас одоо будагч өөрөө тайлбар өгөхтэй. хохирч одоо гэрээ гадаа энэ тэр нөгөө тухайн үйлчлэгч ар гэрээхний энэ ирсэн шүү дээ. Энэ дээр та Тэр харин бүгдүүлгэл байхгүй да. Хов хүний нуустай холбоотой тэг гэр оронд нь очиж инээдэг. Яг хөө энэ бол хүний ямар нэгэн байдлаар л одоо өнөөдөр жишээлх юм бол тэг буруу зүрх болох гадна дотноос хүмүүс авчиг хийж байгаа нь бол ёс зүйн амар том алдаа гэж үзэж байгаа. Тэг яг хөө энийг би одоо өнөөдөр шүүх хуулийн алтын байгууллага эцсийн шийдээ гаргаагүй тохиолдолд би тийм юм гэж хэлэх нь буруу шүү. Тийм биз дээ. Тэг яг хөө өөртөө нь уулзах гад одоо өөрөө бол олдохгүй байгаа гэж би ойлгосон. өөрөө бол энд явж л байгаа шүү дээ. Тийм байлээ. Тийм байлээ. Ажил дээр би юу гэж ойлгосон гэвэл хуулийн алтын байгууллагын бүгдээр ингэ ажил дээр ноц ажил дээр ирэхгүй байгаа гэсэн. Тийм л мэдээлэл авсан. Тухайн үед одоо бүгдээ талигаач одоо ингээд танаас бурхан болсон тийм үү. Та нар шүү дээ. Тэгэхэд та ингээ арга ихэнтэй уулзч ч юм уу хэрэгтэн уулзч та нар шүү дээ. Намайг одоо гаднаас хүн авчаад Монгол хүн алаад хүний эргэтэн солио сууж ийн гэж итгэх үү? Тийм л юм яриад байгаа шүү дээ. яг танаа Одоо тийм байж болох уу? Тэрийг хүртэл та нар одоо ингээл юм болох гээд ингээл хөөц. Тэрний оронд Монгол улс яаж хөгжих үү? Үндэсний үйлдвэр сэргэх үү? Бид юу хийх үү гэдэг юм аа ярьсан шүү дээ. Харин тийм Монгол хүнийхээ нэр хүндийг өнөөдөр гаднаас хүн авчирч өөрөө ийм байдалд оруулж байгаа. Гэхдээ яг буруутгах юм бол хэн буруутгахгүй л тэр шийдвэр гаргасан хуулийн алтын байгууллага, тэр прокурор, тэр шүүх, тэр цагдаа буруут шүү дээ. Үгүй шүүх шинжилгээний эмч үндэ хүний эрхтэнг аваад тэгээ дээр нь янз бүрийн гадна дотны хүнийг ийм болгоод тэгээ тэрийг одоо явуулсан бол тэгж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол Монгол улсынхаа бас хуулийн алтын байгууллага Монгол төрийнхаа нэр хүндийг бодож ярих хэрэгтэй байхгүй ичнээ сэтгүүлж одоо бүд дарагчаа ямар нэгэн байдлаар улс төр хийж байгаа ч гэсэн. Тэгээ өөрөө бол яг тухайн үед бол хийж ярьсан шүү дээ. Энэ бол ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэй хийж байгаа маа гэж. Би тэр тэгээ тэр нисэх бодол дээр хэлсэн шүү дээ. Тэгээ нэг судалдаа тэгж хэлсэн нэг одоо өнөөдөр өөртөө нь бол хуулийн алтын байгууллагын уулзах гад өөртөө мэдүүлгийг авах гэдэг олдохгүй байна. Хаана ямар гомдол гаргасан бэ? За тэрийг бол би одоо нарийн яг гараад гацанд гаргасан. Шүтэн тий. Та яг арга иргэн дээр хүн ёсны хувьд нэг уулзах байхгүй юм. Тэр юу гэсэн үг вэ? Танаад одоо гэрт ажиллаж байгаад амиа алдсан шүү дээ. Арга гэрийнхэн тань одоо өнөөдөр уулзах гэж угаасаа арга гэрийнхэн бид бүгдээрээ ямар нэгэн байдлаар холбоотой тухайн үедээ байсан гэдэг. Одоо бол 10 хэдэн жил өнгөрсөн тийм л зүг шүү дээ. Тухайн үедээ холбоотой байсан гэж юу? Тэгэлгүй яах юм чинь. Холбож байгаа үс шүү дээ. Гэхдээ чи яаж мэдж байгаа талдыг харж байгаа юм шиг. Өөрсдөө тэгж тайлбарласан. Үгүй чи та тэгээ өнөөдөр үгээр үг хийгээд байна. Та өнөөдөр эргэтэн нь уулзч болохгүйсэн юм бол. Тэр чинь болохгүй байсан. Үгүй юу гэж тийм сая та нар ихт натаа уулзуулах биш. Ерхий прокуратор уулзал явсан шүү дээ. Тийм биз дээ. Ирээд маргааш нь задраад явж байгаа гэж ойлгосон. Энэтэй холбоотой таныг шалгаж байцаж байгаа юм байна. Яг би бол задраагүй худлаа гэдэг нь тогтоогдчиход өөртөөс мэдүүлэх гэж байгаа юм ойлгосон. За. Тэрийг та нар үгүй хэвлэл мэдээлэл одоо Ямар хүн байсан бэ? байгаа шүү дээ. Манай хүүхдүүд бүгд хийдэг ажлаа хийгээл өгөх юм эрдэнэт байгаа. За өнөөдөр жишээлх юм бол Монгол хүнийг тийм ээ ямар нэгэн тийм нэг хүн алдаа оноо энэ тэрийг гаргахвал тэрийг бүр нэг дэвшлээл юу ч болохгүй ингэж явдаг бол манай сэтгүүлч бас тэндээ та анхаарах ёстой шүү. Алдаа оноо хүн амьд хүн юм чинь алдаа оноо гаргадаг байх. Гэхдээ бидний хувьд бол тийм алдаа хизээж гаргахгүй, тийм тохиолдол хизээж болохгүй. Ерөөсөө тийм ёс зүйгүй үйлдэл би бол Монгол ганцхан манайх биш Монгол хүн бүрэл тийм гэж бодож байгаа би. Ямар нэгэн байдлаар гаднаас хүн авчираад тийм хийчдэг тийм Монгол гэрүүл Монгол угаасаа байх ёсгүй байхчгүй. Тэр дарамт ямар нэгэн дарамт үзүүлж ирсэн зүйл байгаа юу? Дарамт барамт гэж би ерөөсөө тийм асуудал огт байхгүй ёсгүй. Том хэр уцыг нь хураагаад авсан байдаг үс юм уу? Яг тэрийг одоо хуулийн хяналтынхаа өөрсдөө бүгдийг тогтоод бүх утас моц нийтлэг шалтгааны бүх юмнууд нь ямар байсан гэдгийг бол одоо өнөөдөр хуулийн хяналтын байгууллага бүх шийдвэрээ гаргаад тогтоогоод одоо өнөөдөр тодорхой хэмжээнд шийдвэр гаргах байхаа л гэж хэлж байна. Талигачдын арга гэрт та ер нь талигаач нас усны дараа одоо тодорхой хэмжээний мөнгөнд тусламж үзүүлсэн үү та? Танай гэрлийн зүйлс. Гэхдээ одоо би Мөнгө бүх юм байлгүй байх үү өнөөдөр. хэдэн өрний тусламж ямар нэгэн байдлаар л тэр золгүй явдал болсон. Тэгээ тэрийг бол мэдээж эмч шүүх шинжилгээний төв эмчнэр үгээд холбогдох бүх улсууд нь бол бүгдээр ингэ үзээд хяндаг шалгадаг бүх юм хийгээд л ингээл явсан. Тэр үедээ бол бид нар тодорхой хугацаанд бол бас мэдүүлэл зүйл бүх юм өгсөн шүү дээ. Та мөнгөнд тусламж өгч ирсэн юм уу? Мөнгөн өгч ирсэн үү? Залим биш мөнгөнд тусламж өгч ирсэн үү? Өгч ирсэн юм уу? За чи мөнгө өгч ирсэн юм. ийм бити яриа тэр их. Мөнгө өгч ирсэн юм уу? Юу яасан юм бэ? Шүүхийн шийдвэр Үгүй яах юм бэ? задарсан юм уу? Эрдлийн эднот дөнгөж сайхан хэвлийнхэнд одоо хаан чинь төрийн ордонд ч юм уу баригджээ олон хэвлийнхэнд. Тэгээ хариу тайлбар өгсөнийг хараад би бол үндэ гайхаж байна.
Энэ хүн өөрөө бас яг тэр юуг хэн буруутгах вэ, хэн буруутгахгүй вэ гэдгийг бас актер сайн мэдж байгаа хүн байна л да. Энэ Эрдэнэ Эрдэнэтийн гихт учир хөтөлбөрөөр нас барсан тэр Филиппин улсын иргэнтэй холбоотой асуудлаар би эрүүгийн цагдаагийн газар дээр очиж албан ёсны мэдүүлэг өгсөн. Тэгээд тухайн арга гэрээс нь ирүүлсэн албан ёс нотлох баримтуудыг нь хуулбарыг хүлээлгэж өгсөн. Тэгээд Филиппинээс бас яг тэр нэг их хувьуд нь одоо тэр нэг талигаачийн амь хөвгчийн цогцост хийсэн задлан шинжилгээний материалын нэг хувьуд нь бас шуудангаар ирсэн гэж би ойлгоцсон байгаа. Тэгээд тухайн үед мөрдөгчтэй нэг нүгэл хэлсэн л дээ. За энэ хэрэг яг юу болох юм бэ? Та нарыг сэргэн шалгаж байгаа тэгэл тодорхой хугацааны дараа ингээл хаачдаг үст яг яаж хаах гэдэг юм бэ гэдгсэн чинь бол хэлж ирсэн. Энэ хэргийг одоо 10 тэр хэдэн жилийн 14 жилийн өмнө бас энэ хэргийг бид нэр яг одоо энэ тэр аллах байж үгүй юу гэдгийг бол тогтоох, нотлох боломж байхгүй. 14 жилийн өмнө бас юм яг хажуугаас нь харж ижсэн хүн байхгүй, гэрч байхгүй, бичлэг байхгүй. Гэхдээ тухайн нэг асуудал байгаа нь юу вэ гэхээр элчид одоо тэр талигаач амь хөргчийн цогцод олон тооны тэр зодуулсан шарах, түлэгдсэн шарах, зулгарсан шарах, хөхөрсөн шарах, хэн нэгэнтэй тэмцэлцэн байж болзошгүй рүүсэн тэр олон шарах байсаар байхад Монголын шүүх эмнэлгийнхэн яагаад ил харагдаж шарахгүй гэж хэлээд хэргийг хаасан юм бэ гэдэг асуудал. Нэгдүгээр энэ асуудал тавигдана. Хоёрдугаарт болохоор тухайн амь хөргчийн цогцос одоо шинжилгээ хийгээд энэ бол одоо нэг юу хорт бодсонд одоо нойрны имэж өндөр тунгаар хэрэглээд нас барчихсан байна гэдээ манайхан хэргийг хаасан байхад Филиппиний одоо задлан шинжилгээний харин юу гэсэн бэхээр талигаачийн цогцноос ямар ч тийм хорт бодис илэрсэнгүй гэдэг юм асуудаг байна. Тэгэхээр энэний зүрхэнд хэн зөв хэн худлаа ярьсан бэ гэдэг асуудлыг дахин шалгах шаардлага гарна. 3 дугаарт амь хөргчийн тэр нэг нас барсан шалтгаан нь болохоор зүрхний хурц дотгошлаад нас барсан гэдэг манайх хэрэг хаасан шүү дээ. Гэтэл зүрхийг нь тоноод гол үхлийн шалтгааных нь болсон эрхэнтийг нь тоноод явуулсан байгаа асуудал дахин гарч ирнэ. Тэгэхээр энэ олон асуудлуудыг бид нэр мухарлах шаардлага гарна. Мухарлаад бол яаж мухарлах вэ гэхээр амь хөргчийн одоо тэр эд эрхтнээс нагсан дээжүүд нь одоо ингэ байж байгаа юм байна л та. Шүүх эмнэлгийн одоо тэр одоо юунд нь ч гэдэг юм те агуулгах юм уу лабораторич юунд нь ч гэдэг юм байж байгаа юм байна. Энэ бүх дээжүүдэд нь давтан шинжилгээ хийгээд тэгээ дахиад тийм шинжилгээ гарангууд хэрийг нь энэ Монгол болон Филиппинтэй харьцуулаад хэрвээ манайхан одоо элчэд буруу одоо ажилсан тогтоох юм бол тухайн хэрийг шалгасан мөрдөгчийг тухайн хэр дээр хяналт тавьж байсан прокурорыг тухайн цалигаачид цогцсон задлан шинжилгээээс нэр бүхний нэрэнд дурдгдсан 3 хүн энэ хэр дээр л эргүүн хэрэг үүс шалгагдана. Яагаад та нар ийм хийсэн бэ гэд. Тэгээд энэ энтгээр хүмүүстээр эргүүг үүс шалгаад тодорхой одоо тэр яш сэтгэлийн өгсөн тохиолдолд тухайн хүмүүс одоо яш сэтгэл авахтаа бас нэг хүмүүс нь цааж болоод гэж энэ Эрдэнэ хотынхнаас бид нар мөнгө төрг аваад ингэсэн юм аа гэдэг юм уу. Ингээд төлөөлөөд ингэж яриад чадхаар ингэсэн юм аа гэдэг юм уу. Ийм одоо тэдний шинээр үүсэн мэдгэлэг гарсан тохиолдолд Эрдэнэ хотынхантай одоо хүн амийн хэрэг ярина. Түүнээс бусдаар бол өөр ямар ч боломж байхгүй гэдгийг хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр сая бол баавартай байгаа шүү дээ. Би биш ял авахгүй наад тэр прокурор шүүх эмнэлгийн шал авдгийн байгаас тэгээд тэгэхээр мань ачаар бол тэгээд тухайн үед нь хүмүүсийг одоо бачграар одоо төлгсөн ч юм уу ямар нэгэн байдлаар яачаад тэгээ одоо өөрсдөө зөвтгöd одоо бид нар одоо мултарна тэгээд ингээ бааварлаа гэдэг балаа юмэрээ сууж байгаа байхгүй. Тэгэд Монгол улсад мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилдэггүй юм байна. Тэгээ бас хүний ярьсныг мушгин гуйдаг юм байна. Тэр ерөнхийлөгчийн тамгын газрын даалгавраар хийсэн гэж би тийм үг хэлээгүй. Харин тухайн амь хөргчийн арга гэрийнхнийг Монгол улсад буух хугацаанд нь тэр энэ онгоцны буудал чинь Монгол улсыг боловч Японы эзэмшилд байдаг юм биш Японууд бүх юм яадаг. Энэ дээр нь хэвлэлийн багварт их дэмжлэг болгож өгөөрэй гэдэг зүйлийг хэлж өгсөн. Тэрийг нь ярьж өгсөн нэгнээс захиалга даалгавар хийсэн болгож ярьчих байгаа байхгүй. Яг үүндээ наад нэвтрүүлгийн чинь захиалагч нь Монголын ард түмэн байсан шүү дээ. Монголын ард түмэн. Тэр Эли Балаад 12 жилийн өмнөх хэргийг би одоо тэгж очиод хиний даалгавар хийх юм. Одоо улс төр ямар ч карьергүй болчихсон энэ гэр бүлтэй би зурлаж яах. Энэ үүлийн үүр нь савнаасаа хайлгсан Монголын баялаг хулгайлж зовсолдог Монголын бүхэл одоо алтмалтыг яачаад байгаль орчинд нөхөн сэргийг баядаг энэ гэр бүлийнх нь хийсэн бузар булаа болох нь савнаасаа хайлсан учраас Монголын ард түмэн чинь хандад тусламж өгөөд айлаг яваад ирээ явуулсан шүү дээ. Тэг бүх юм шилэн л байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гэр бүл ингээд нэг үнд гүйцэгддэггүй энэ баавартай хүмүүс байгаад байгаа юм. Тэгээд хууль нь очоосоо явлаа зүгээр.